Сайн байцгаана өрхөнд үзэгчдээ Төв аймгийн цаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаарыг бид Төв аймгийн Эрдэнэ сан цумаас бэлтгэн хүргэж байна. Хүлээн авч үзнэ үү. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. Төв аймгийн Эрдэнэ сан цум 1923 онд байгуулагдсан. Баян уул, Барилгалт, Буянт, Угалзат, Улаан худаг гэсэн засаг захиргааны 5 багийн 1338 өрхөд 4566 хүн амьдардаг. Нийслэл Улаанбаатараас 216 км, аймгийн төвөөс 259 км зайтай, хойд талаараа Булган аймгийн Дашинжилэн Аршаант, баруун талаараа Өвөр хангай аймгийн Бүрд, зүүн талаараа Өндөр Ширээд сум, урд талаараа Бүрэн Дэлгэр хаан сумдтай хил залгаа оршдог. Нийт 302.4 мянган га талбайг эзлэн оршдог бөгөөд нутаг дэвсгэрийн 276,310 зууны 86 мянган га талбай нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар 321.5 мянган га нь суурин газар юм а. Томын эдийн засгийн болоод хүний хөгжлийг хангаж нийгмийн салбарын үйлчлэгийн чанар хүртээмжийг ахиулах тусгайлсан хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдрийн байдлаар Эрдэнэ сан цуманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн ажлууд төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Тухайлбал одоо улсын чанартай автозамаас сумын төв рүү давсан 3.2 км замыг Noble Road, Amuse гэдэг хувьцаат компаниуд одоо чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. За 8 сарын 1 гэхэд энэхүү зам маань бүрэн ашиглалтанд орно. За мөн бас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн барилгыг Төв Цогт Үлзий компани маань мөн бас чанарын өндөр шаардлагын түвшинд гүйцэтгэж байна. За 8 сарын 25 гэхэд бол бүрэн ашиглалтанд орно гэсэн ийм дүн мэдээтэй байна. Зан эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажил маань бас Grand August компани гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар суурийн ажил маань эхлээд одоогоор төр завсарсан байдалтай байна. Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд сумын нэгдсэн халаалтын системийг өргөжүүлэх, мөн айд зэрэглэлийн бүсэд байгаа айл өрх аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн халаалтын дулааны шугам толбох ажил бас 8 сарын 1-ээс эхлэхээр ингээд бэлтгэд ажлыг хангадаад ингээд явж байна. За мөн аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн одоо худаг гаргах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мөн бас бусад нийгмийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр нэлээдгүй олон ажлыг хийхээр хэрэгжүүлэн ажиллаж байна. За дээрэс нь бас 2021 онд орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, шилжиг үлдэгдлээс одоо 8 нэр төрлийн төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлэхээр эхний ажлууд маань хийгдэхэд бэлэн болоод байна. Тухайлбал бас сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр 2021 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан заалтын дагуу хоггүй сум болох томоохон зорилт дэвшүүлээд ажиллаж байна. Энэ хүрээндээ бид бас хогийн цэгийг дарж буулгах, мөн бас сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан ландфилling аргаар хогийн цэгийг шинээр бий болгох энэ ажлыг бол ажлын зураг төсвийг хийлгээд эх 7 хоногоос тендер шалгаруулалтанд яваад энэ ажил маань эхэлнэ гэдгийг бас та бүхэнд хэлэхэд таатай байна. За энэ хүрээнд хоггүй сум болох энэ төслийн зорилтын хүрээнд сумын хэмжээнд энэ 2021 он гарсаар эргэн аж ахуйн нэгж байгууллагууд маш идэвхтэй оролцож байгаа. Тухайлбал хог бол цэцэг биш. Хогийн саманд ингээд челленжийг бол өрнүүлж эргэн аж ахуйн нэгжүүд нийтдээ 20 га талбайг бол өөрсдийн хүч оролцоо, хүний нөөцөө зориулан ажилласан юм мэдээтэй байгаа. Мөн сар бүрийн 15-30-ны өдрүүдийг өөрсдийнхөө орчин нөхцөлийг сайжруулах, орчныхоо хогийг бууруулах чиглэлээр энэ өдрүүдийг тогтмол хогоон цэвэрлэх юм өдөр болгон зарласан өнөөдрийн хэмжээнд бас үр дүнгээ өгсөн ажлуудын нэгэ гэж ингэж бодож байна. За орон нутгийн хөгжлийн сан шилжиг үлдэгдлээс бас хэд хэдэн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал хүүхд залуучуудын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөл бөмбөгийн талбай, ёс хүндэтгэлийн өргөө, нийтийн биеийн тамирын талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
мөн бас сумын төвийн тогтчлт өнгө үзэмжийг сайжруулах, иргэд манаас аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлж, одоогийн байгаа гэрэлтүүлэг дээр мөн гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, камержуулах ажлуудыг бол зохион байгуулахаар ингээд төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлууд маань орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсөв шижиг үзэгдлээс мөнгө зөрүүн тавигдсан учраас энэ ондоо багтаж зохион байгуулна гэсэн ийм төлөвлөлттэй бид ингэж ажиллаж байна. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. Тал хэрийн бүсэд оршдог үсгэлэн сайхан байгальтай өн өгөөж бүрдсэн тус сумын эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь мал аж ахуй газар тариалан. Сумын хэмжээнд 955 малчин, 92 мал бүхий иргэнтэй бөгөөд мал тооллогоор 408,815 толгой мал тоолуулсан байна. Эрдэнэ сан сум маань 2020 оны жилийн эцсийн мал тоолгороо 400 гаруй мянган толгой мал тоологдсон байгаа. За 400 гаруй мянган толгойг маань сумын хэмжээгээр 5 багт за 1000 гаруй малчин мал бүхий өрхөөд маллан амьдарч байна. За мал эмнэлгийн тасгийн хувьд одоо тухайн 400 гаруй мянган малд 5 мал эмнэлэг үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулж, за мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, паразит өвчнөөс эмчилэн сэргийлэх арга хэмжээг цаг хугацаанд нь технологийн дагуу хийж гүйцэтгэж ирлээ. Одоогоор сумын хэмжээнд гоц халдварт өвчин гараагүй 50 нөхцлөө хадгалаг ажиллаж байна. Эрдэнэ сан сум нийт 23 мянган га газарт тариалангийн эргэлтийн талбайтай. Энэ жил 15 аж ахуйн нэгж нэг иргэн, 12,191 гад үр тариа, 11,739 гад Улаанбуутай, 300 гад Овёс, 100 гад Арвай, 17 гад Төмөс, 17 гад Хүнсийн ногоо, 450 гад Ногоон Тижэл тариалсан бөгөөд өнөөдрийн байдлаар тариалалтын үйл явц хэвийн тариа будааны болц хугацаанд боловсрч байгаа талаар онцолж байна. Энэ жил манай сумаараа сайхан ариурах сах бахаа. Ер нь тэр домоо гэхэд их юм байхгүй. Ер нь одоо өндөрлөл ургасан бах. Авна. Ер нь одоо тэтгэд нэх урьдчилт нь хилээд яваа тийм хөөлөө. Тэгээ энэ жил яг манайхан энэ сар дахал махал янз бүрийн өндөрлөлттэй нөхцлүүд байсан. Энэ одоо тэгээд бас болцоогоор энэ тариаланчдын нөгөө вакциныг төрүүлж хийгээд найс цааш явах нөхцөлийг бүрдүүлж өгсөний хүчинд нэг одоо сар дахлаас болоод тариалтын хугацаа алдсан одоо тийм их асуудлууд бол харьцангуй гайгүй. Ганц нэг айлуудын жоох оройтой тарьсан юу тариа нэг жоохон оройтох магадлал жоохон бий. Гэхдээ манай сумын хэмжээнд бол тэр нь бага. Тэгээ яг ер нь ерөнхийдөө айтайхан сайхан байна. Газар тариалангийн үйлдвэрлэлийг доктортой хөгжүүлэх, салбарын бүтээмжийг дээшлүүлэх, за мөн бас тухайн салбартаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүл одоо төмс хүнсний ногоо, тижээлийн ургамлын тариалтыг нэмэгдүүлэх зорилт төвшүүлэн ажиллаж байна. Бас энэ жил 14 аж ахуйн нэгж 3 иргэн одоо 14 мянган га талбайд тариалт хийсэн. Үүнээс одоо 13,495-д нь Улаанбуудайн тариалт, бусдад нь одоо Ногоон Тижээл, Арвай болон одоо бусад Ногоон Тижээл таримлыг бол тарьсан байгаа. Мөн бас 30 гаруй гад төмс хүнсний ногоог тариалаад байна. За нэлээдгүй олон аж ахуйн нэгж иргэд маань бас өрхийн тариалтыг нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Үрх бүр одоо хүнсэн бэлтий гэдэг ийм урайлгыг бит бас дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээндээ өвлийн болон зуны хүлэмжийн нэг аж ахуйн нэгж бас бий болоод үйл ажиллагаагаа явуулж байна. За иргэд маань бас өөрсдийн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг өөрсдөө хүнсэндээ хэрэглэх энэ итгэх оролцоо нэлээдгүй нэмэгцээ. Энэ хүрээнд бас аймгийн хөдөө аж ахуйн газартай хамтран бид 120 иргэнд одоо хөнгөлттэй 80% хөнгөлттэйгээр төмс, саримс, сонгон мөн болон бусад үрийн бол хөнгөлттэй үнээр олгосон байгаа. За орон нутгийн хөрс цаг уурын онцлог тохирсон сайн чанарын баталгаажсан таримлын үрийн нөөцийг бүрдүүлэх, мөн бас энэ хүрээнд үр тариа үржүүлгийн нэг аж ахуйн нэгж 500 гад, аймгийн хөдөө аж ахуйн газартай одоо 3 аж ахуйн нэгж бол гэрээ байгуулан элит сортын 75 тонн үрээр 450 гад бол Улаанбуутай, сумын хэмжээнд бол нийтдээ 950 гад бол үржүүлгийн элит сортын үрийг бол
тариалт хийсэн. За энэ жил сумын нутаг дэвсгэрт бүхэлдээ одоо зуншлага маань сайхан болж нар хурдаг ширсэн хуроор элбэг ийм сайхан зун болж байна. Тийм учраас манай газар тариалангийн аж ахуйн нэгж иргэд маань бас технологид хугацаанд бол тариалтаа хийсэн. Өнөөдрийн байдлаар газар тариалангийн үйлдвэрлэл одоо тухайн тариалтын явц болцол бол өндөр түвшинд байна гэсэн юм мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөмжийг бид бас ингэж авч ажиллаж байгаа. За энэ хүрээнд бид бас нэг өрх нэг мод энэ аяны хүрээнд дээрэс нь аймгийн хөдөө аж ахуйн газартай хамтраад мөн дээрэс нь Төв аймгийн Мөнгөн морь сумд орших зэрэглээ компани иргэн аж ахуйн нэгж байгууллагад итгэх оролцоотойгоор 100 гаруй айл өрхүүдэд 2000 модны чацарганы суулгац бусад одоо дөрвөн төрлийн мод суулгацыг бол нийлүүлэн ингээ ажиллаж байна. Тэгэхээр иргэн бүр Эрдэнэ санд сумын иргэн бүр одоо хашаандан өөрсдөө хэрэгцээг хангах ийм бий боломж бол бүрдсэн гэдгийг бас энэ мэдээгээр бас та бүхэндээс хүрэхийг хүсэж байна. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. Эрдэнэ санд суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Тодорхойлбол хүүхэд багчуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах замаар ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн шин цэцэрлэг, иргэдийнхээ ая тухтай орчин нөхцөлд соёлуулах, эмчлэгдэн эрүүлжих нөхцөлийг ханган, эрүүл мэндийн төвийн өргөтгөлийг шинээр барьж байгаа бол улсын чанартай хатуу хуучилттай автозамаас салаалan сумын төв дундуур тавигдаж байгаа 3.2 км хатуу хуучилттай автозамын барилгын ажил явагдаж байна. Амиус гэж зам барилга уулуурхаа хүнд машин механизм түрээсийн компани. Тэгээд энэ жил Эрдэнэ санд суманд 3.2 км замын ажлыг их 6 сарын 26-наас нүүж ирж эхлээд одоо нэг сар гарсан болж байна. Сар гарсан болж явах зөв манайх одоо суур зэмдэрэгчүүлсэн суур ажил одоо бүрэн дуусаад одоо нэг хоолой ажил ер нь 80 гаруй хувьтай. Газар ширээний ажил бол ерөнхийдөө дуусаад одоо хучлтын ажил тэмдэглэгээ тэгээ хөөний ажил гэсэн ажил үлдээд байна. Гэрээгээр бол манайх нэг 10 сарын сүүлээр дуусгах тийм юутай гэрээтэй. Манайх бол 8 сарын ихээр ер нь дуусгаад ашиглалтанд өгөх зорилттой явж байна. Одоо нэг 2-3 хоногийн дараанаас хучлтын ажил эхэлнэ. Хучлтын ажил нэг 6-7 хоног болох байх. Тэгэл ер нь тэмдэгдгийн ажил, хөөний ажил үлдсэнтэй. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. Сумын түүхт 100 жилийн ойг ухтаж, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газраас Эрдэнэ санд сумын залуучуудын холбоо, Эрдэнэ санд сумын нийгмийн ардчлал Монголын залуучуудын холбоо энэ хөглөө клубтэй хамтран нэг өрх нэг мод аяныг зарласан бөгөөд аянд 294 иргэн аж ахуйн нэгж байгууллага нэгдэж нийт 44.6 сая төгрөг цугларсан байна. Хуурай эрс тис уур амьсгалтай манай оронд сүүлийн жилүүдэд цөлжилт ихсэж газар нутгийн нэлээд хэсгийг хамарч байгаа лээ. Олон шалтгаанаас үүдэн бий болж байгаа цөлжилттэй тэнцэх ногоон байгууламж бий болгох зорилгоор зохион байгуулж байгаа нэг өрх нэг мод аяны эхний ээлжинд 20 Хц 300 м-ийн харьцаатай хамгаалалтын хашааг хийж 9 төрлийн 730 ширхэг модны суулгац тарьжээ. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих энэ урайны жилийн хүрээнд иргэдийнхаа бас ая тухтай ажиллах амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, зам бас сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах, цаашлаад бүр сумынхаа 100 жилийн огтсон ажлуудыг энэ урайны жилийн хүрээнд бид бас баттган хийж байгаа. Тухайлбал нэг өрх, нэг мод аяныг бол бид амжилттай зохион байгуулад ингээд үргэлжлээд явж байна. Энэ аян маань цаашдаа үргэлжлэн энэ аяны хүрээнд сумын маань одоо уугуул иргэд маань бас идэвхтэй оролцож, анги хамт олон аж ахуйн нэгж байгууллагууд, төгсөгчд маань маш идэвхтэй оролцож байгаа. Энэ хүрээнд бас 294 иргэн аж ахуйн нэгж байгууллага, төгсөгчд бол оролцож 46.5 сая төгрөгийн одоо хандивын төлрүүлсэн. Энэ хандивынхаа хүрээнд бид 640 м гашаа бүхий байгууламжийг бий болгож нийтдээ 9 төрлийн 730 модыг бол бид тарж ургуулад байгаа. За мод тарилтын ургалтын хувь бол одоо өнөөдрийн байдлаар 90%
явж байна. За энэ байгууламжаар нийтдээ 3 ажлын байрыг нэмэгдүүлээд 3 хүн бол тухайн модны одоо өдөр тутмын тордолт, арчилгаа бол тогтмол зохион байгуулад ингэ явж байгаа. Энэхүү аянд бас нэгдэж өнөөдрийн бас энэ ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд өөрсдийнхөө чин сэтгэл, итгэх оролцоогоо нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Тэр бүх Эрдэнэ сан нутгаа гэсэн сэтгэлтэй бүх иргэд аж ахуйн нэгж байгууллага төгсөгчдөө бас чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сумын иргэдийн төлөөлчдийн хурд засаг даргын тамгын газар мөн ажлын хэсэг цаашлаад энэ бүх ногоон байгууламжийн арчил тордолтыг бол хариуцсан гүйцэтгэн. За мөн бас энэ хүрээнд нэг зүйлийг нэмж хэлэхэд бол энэ аяны хүрээнд 2001 оны 80 цэцэгчтэй төгсөлтийн манаас 5 саяны өртөг бүхий талбайг бол бид бүхэнд хүлээлг өгсөн. За энэ талбайг бол арчилтыг бол бас мөн засаг даргын тамгын газар ажлын хэсэг мал бүрэн хариуцж ажиллахаар ингээд явж байгаа. За энэ байгууламж маань цаашлаад ганцхан өнөөдрөөр ингээд зогтохгүй. За сумын 100 жилийн хүртэл үргэлжлэн дээрэс нь аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн байгууламжинд үргэлжлүүлээд хашаажуулах, моджуулах, гэрэлтүүлэг, догчилт, явган зам, сүйдрөвч гэд энэ ажлуудыг бол үргэлжлүүлэн зохион байгуулах юм байна. Тэгэхээр энэ одоо намрын бас мод тарилтын үйл ажиллагааг бид нар бас нэлээд өндөр түвшин зохион байгуулах юм төлөвлөлттэй ажиллаж байгааг бас энд дурдж хэлэх нь зүйтэй болов уу гэж ингэж бодож байна. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. Сумын засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан иргэд аж ахуйн нэгж байгууллагын нийгмийн идэвхтэй оролцоог дээшлүүлэх замаар ажиллаж амьдарч буй орчин тойрноо цэвэр, эрүүл, аюулгүй өнгө үзэмжтэй байлгахад олон нийтийг идэвхжүүлэх, сумын өнгө үзэмж, догчлолтыг сайжруулах, санал санаачлагыг дэмжиж урамшуулах зорилгоор соёлч хүрэх, бүтээлч гудамж, шилдэг догчлолттой аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах бололт уралдааныг зарласан байна. За манай сумын одоо соёлч өрх бүтээлч гудамж одоо аяны хүрээнд одоо манай хашаа өөрөө бол хашаагаа бол догчуулж бол ажилласан байгаа. Тэгээд энэ болохоор жил болгон л угаасаа дээрээс нь нэмж догчуулсараад бол өнөөдрийн бас өдөрт бас хүртэл бас догчуулсан. Тэгээд цаашдаа ч бас явандаа бас нэлээд сайн догчуулж бас ажиллана гэж бодож байгаа. Тэгээд хинээжинд болохоор манайх бол ерөнхийдөө энэ хүлэмжтэй. Энэ хүлэмжтэй болохоор нэг өгөрцийн хомдоор гэдэг энэ ногоонуудыг бол тарьсан байна. Энэ нийт хашаандаа болохоор нийт 6 төрлийн 30 ширхэг мод одоо ургаж байна. Манай хашаан тий. Дандаа нэг үрээр нь тарьж ургуулсан. Өрслүүлсэн бол аваагүй гэдгээр бас тийм онцлогтой байж байгаа. Тэгээ энд болохоор улиас байж байна, агч мод байж байна, өрөл жимсний мод байж байна, сакура байж байна, нарс байж байна. Тэгээд гацуур гэсэн ийм 6 төрлийн мод одоо бол ургуул тарьж байна тий. За мөн бас энэ урайны жилийн хүрээнд сумын хэмжээнд соёлж өрх, бүтээлч гудамж, шилдэг тогтчлолтой аж ахуйн нэгж байгуулах гэсэн ийм удирдамжийг боловсруулан засаг даргын зөвлөлийн хурлаар батлуулаад ингээ явж байгаа. Энэ манаас сумын засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн төлөвлөгөө, урайны жилийн төлөвлөгөө гэд бүх төлөв бодлогын баримт бичгүүдэд уялдаж ингэж орж байгаа. Энэ манаас ганцхан энэ жил биш, жилдээ 2 удаа цаашлаад жил бүр тогтмол зохион болгоход болж байгаа. За энэ удирдамжийн дагуу сумын төвийн маань айл өрхүүд, тэр дундаа хөдөөгийн айл өрхүүд манаас өөрсдийн үлжээ хаваржаа бүс нутгуудыг өөрсдийнхөө орчин тойрныг цэвэрлэх, байгаль орчинд очруулаад ажилласан тэр сэг зэм хог хаягдлыг бууруулах чиглэлээр манай зарим малчид маш идэвхтэй оролцож байгаад бас их баяртай байгаа. За сумын төвийн айл өрхүүд маань энэ аянд бас идэвхтэй оролцоод 8 сарын 1-ний дотор бид бас ажлын хэсгээ байгуулад энэ удирд аянаа бол дүгнэхээр эхний шатны дүгнэхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа. За одоогийн байдлаар 4 айл өрх бол энэ уралдаанд оролцоо бол илэрхийлээд ингэ явж байгаа. Тэгэхээр энэ маань бас энэ урайны жилийн томоохон ажлын нэгэ гэдгийг бас энд би бас дурдж хэлхийг хүсэж байна. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. Хотсойрон газрын хөгжил цэцэглэлтийн бүхэлд оршсоор ирсэн ахуйн үйлчлэгээний салбарыг улсдаа анх дахь салбар гэж хэлж болно. Орчин үеийн шин техник, тоног төхөөрөмж, төсөв, оронтой бүхий байгууллага болсноос хойш гэж
гэж үзвэл 1981-ээс 1982 онд Эрдэнэсанд суманд оюутал, эсгүүр, үсчин, зурагчин, гутал засвар, төмөр эдлэг зэрэг олон тасагтайгаар сум дундын ахуйн үйлчилгээний төв байгуулагдсан төвтэй. Тухайн үед ахуйн үйлчилгээний салбарт 40 гаруй хүн ажиллаж байсан бөгөөд зах зээлийн эдийн засаг шилжих үед ахуйн үйлчилгээ хувийн хөвшилд шилжсэн хэдий ч тус салбар ямар ч нийгмийн үед хэрэгцээ шаардлагаа алддаггүй учраас цаг үеэ даган шинжлэгдэн хөгжсөөр байна. Одоо үйл ажиллагаагаа явуулж байгаа ахуйн үйлчилгээний төвд оюуталчин, зурагчин, үсчин, гуталчин зэрэг 8 хүн ажиллаж байна. За манай Эрдэнэсанд сумын маань ахуйн үйлчилгээ бол одоо жиг идрээд 5-6 жил болж байна. Энээс өмнө бол 2009 оноос бол анх бол үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан. 2015 оноос хойш энд өөрийн гэсэн ахуйн үйлчилгээний одоо байртай болоод бид бол одоо 4 төрлийн үйлчлэгээг бол үзүүлж байгаа. Энд маань одоо өсчин байгаа, зурагчин байгаа, гуталчин байна, оюуталчин байна. Тэгээд бид бүгд бол одоо өөрийн сум болон одоо ойролцоох сумдаас бол хүмүүс хөдөлмөрчд иргэд маань ирж үйлчлэгдэв. Тэгээд би бол одоо 2009 оноос хойш бол тасралтгүй бол гуталцсаар ажиллаж байгаа. Сум орон нутгаас бол одоо намайг бол дэмжиж сум орон нутгийн хөгжлөх сан мангаас зээл авсан би. Тэргээр бол анх эхэлж ийсэн. Тэгээд бол одоо хүртэл одоо тасралтгүй одоо би бол гутлаар бол 15-6 жил ажиллаж байна. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. COVID-19 коронавируст цар тахлын нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Эрдэнэсанд сумын онцгой комисс улс аймгийн онцгой комиссийн тушаал шийдвэрийг орон нутгад хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрдэнэсанд суманд анх 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр ковидын халдвар бүртгэгдсэн. Нийт батлагдсан тохиолдлын тоо 56-д хүрээд байгаа юм а. Сумын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. За Эрдэнэсанд сумын хэмжээнд 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр анх одоо коронавирус COVID-19-ийн цар тахлын халдварын анхны тохиолдол одоо бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол 56 байна. За COVID-19-ийн нөхцөл байдлын хувьд бол харьцангуй одоо 50 байна. За сая одоо бас хэд хоног нэлээд одоо өвчлөл буурсан. За өчигдөр уржигдраас эхлээд бас нэг зөв өдөр тохиолдлууд бас бүртгэгдэх, сэжигтэй тохиолдлууд энэ тэнд бүртгэгдэх юм магадлал байна. Ерөнхийдөө сумын хэмжээнд 9 голомт байжгаад хомигдсан. Одоо бол голомтолж гарсан өвчлөл бол байхгүй байна. За төвөр маягаар энэ тэндээс одоо Улаанбаатар хотод зөөвөрлөгдсөн байж болзошгүй ганц нэг сэжигтэй тохиолдлууд бас илэрч байна. За сумын онцгой комисс бол үндсэндээ одоо байнгын үйл ажиллагаатай байна. За 7 хоногийн 3 өдөр одоо тогтмол хуралддаг. За тогтмол одоо нөхцөл байдлын мэдээлэлээ сонсдог, авч хэрэгжүүлэх арга хэмжээг одоо шуурхай хэрэгжүүлж ажилладаг. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд одоо өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдалд одоо үйл ажиллагаа явж байна. За тэгээд одоо эргүүл жижүүр тогтмол ажиллаж байна. Худалдаа үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдвар гүйжилт, эрүүл ахуйн дэглэмийн одоо шаардлагыг тогтмол тавьж хяналт шалгалтыг зохион байгуулж сумын хэмжээнд иргэддээ одоо мэдээлэл сурталчилгааг нээлттэй хүргэж ингээд одоо сумынхаа хэмжээнд одоо COVID-19-ийн цар тахлын нөхцөл байдлыг бол бид хүн одоо ерөнхийдөө одоо хумигдж байна. Нөхцөл байдал 50 байна гэж одоо өнөөдрийн байдлаар сая одоо бид хүн сая одоо онцгой комиссийн хоролдоонаараа нөхцөл байдлаа бол дүгнсэн. За ийм одоо нөхцөл байдалтай байна. Харин вакцинжуулалтын хувьд сумын хэмжээнд Sinopharm үйлдвэрийн Vericel вакцины 2 дугаар тунд хамрагдах хүмүүсийн 76% нь хамрагдаад байгаа бол Pfizer вакцинын хийгдэх заалт бүхий 390 хүний 60% нь 2 дугаар тундаа хамрагдсан байна. За манай сумын хэмжээнд бол ямар ч байсан Pfizer вакцины, Sinopharm Vericel вакцины гэсэн хоёр төрлийн вакцины хийгдэж байгаа. Үүнээс манад вакцины дагуу ажлын хэсэг 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол бид хэдийн ачааллаас шалтгаалаад одоогийн өнөөдрийн байдлаар бол 2 хүн эмч вакцинатор сувгчтайгаа зохион байгуулж явж байна. За манай Sinopharm вакцины 1-р том бол 2286 хүн хамрагдаад 2122 хүн хамрагдаад 80% тай 1-р тунгаа. 2-р тунгаагийн одоогийн байдлаар бол 2122 хүн хамрагдаад 76.1% явж байгаа.
Pfizer вакцины маань болохоор 390 зорилттой бүлгийг хамруулахаас 386 хүнийг хамруулад 98.3%-тайгаар нэгдүгээр тунг хамруулсан. Одоогийн байдлаар хоёрдугаар том маань болохоор 60 хүнийг хамруулад 15.3%-тай. Хүний хөгжил, эрүүл мэндийг дэмжих жил 2021. За энэ жил бас Эрдэнэ самт сумд маань байгаль дэлхийн урагж өгсөн дэлгэр сайхан 100 болж байна. Хүм малын зоо тэнийсэн энэ сайхан 100 цагийг үргэлжлээд намар цаг удахгүй золгоно. Намрын дараа наадмын дараа намар гэдэг монголчууд маань ингэж ярьдаг. Тийм учраас ард иргэдтэй хандаж хэлэхэд бол одоо удахгүй ингээд их ажлын цаг ирнэ. Үйлчлэлийн бэлтгэл байдлаа хангах нэг томоохон ажил бидний өмнө тулж байгаа. Суурингийн үйлчлэлийн бэлтгэлийг хангах нэг ажил байна. Эргэн аж ахуйн нэгж болгон энэ дээр онцгойлон энэ өрн дулаан цаг байгаадаар анхаарч ажиллах хэрэгтэй. Дээрээс нь манай малчид болон мал бүхий өрхүүд маань өөрсдийнхөө хэмжээнд хадлан хичээлээ бэлтгэх энэ ажлыг бол онцгойлон анхаарах хэрэгтэй. Сумын засаг даргын тамгын газар сумын иргэдийн төлөвчдийн хурлаас бас бид ард иргэдийн дунд үйлчлэлийн мэдээллийг хангах, гар тэжээл бэлтгэх, хадлан бэлтгэх энэ ажлыг бас тодорхой удирдамжийг боловсруулад ингэ ажиллаж яваа. Энэ ус удирдамжийг та бүхэн сайн танилцаж, аянд бас идэвхтэй оролцож, өвлийг үнэтэй хамтдаа давахын үлзээтэй өөрөлийг бас өргөн дэвшүүлье. Тэгээд мөн бас дээрэс нь эргэн бүр одоо халдвар хамгааллын дэглэмээ барьж, дархлаагаа дэмжиж, ковид сар дахлыг хамтдаа даван туулахын өрөөлийг бас өргөн дэвшүүлье. Төв аймгийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.